Сая манай онон гавьд хэлж штэ. Эрц бүрэлдсэн. Тэгээд энэ хурал цуглаа хийгээгүй шүү. Би бол одоо энэ онон гишүүнийг хотлоо ирсэн гэж бодохгүй байна. Гэхдээ нэг юм зөвлөлөөрөө уучраа болоод хурлаа хийчээ дараа нэг хурал дээр асуудал хэлцүүлдэг баймаар байна. Наа чинь бол бас арай дэндүү штэ. Бүр их хурлаар дамжиж төрийн институтуудын саналаар томилогддог байж иж хуулийнхаа дагуу гүйцэтгэх үүргээ хийчихгүй. Төрүүчийн хурал дээр чи баг буруутах маягийн болоод штэ. Ирүүлсэн тайланг удаалаа энэ төр гэд. Их хурал дээр бидний буруугаас боллоо энэ төр. Тэгсэн чинь бүр зөвлөөрөж хилцээг болж таарлаа штэ. Энэ яаж? Өөр газрын одоо жишээлбэл нэг компани ч юм уу энэ тууз центр уралдаад ашигын төлөө байгуулгын ийм болсон бол аль хэзээ дампуурсан баг шүү дээ. Харин хаа очиж энэ үндсэн ажил бол харин гайгүй явж байгаа юм байна. Би түрүүн асуултан дээр Хөхтөнгөр радиог онцолдог нь энэ дэлхийд даяар энэ Монголын радиог сонсдог зөндөө хүн байд юм. Одоо бид нар ганцхан телевиз ярьдаг болцсон. Монголын радио гэдэг бол үнэхээр энэ өв соёл агуулсан ариун баялаг түүхтэй. Бид нар бол орхиж болшгүй энэ хөгжлийнхээ гадуур нь орхиж болшгүй юм газар байгаа юм шүү. Гэхдээ тэгээд ер нь бол бид телевизийн хураамжтай холбоотой, санхүүжилттэй холбоотой зөндөө асуудал ярьдаг. Ер нь хүн дийдишийнхээ картыг сунгаж чадахгүй болоод юнивишнийхээ мөнгийг төлж чадахгүй болоод зурагтаа асаавал ганцхан манай үндэсний телевизэл гардаг шүү дээ. Тэн зарцуулах мөнгөгүй тэрийгэ төлж чадахгүй үндэсний телевизээ үзээ сууж байгаа зөндөө байгаа. Одоо жишээлбэл манай үндэсний телевиз дээр сүүлийн үед би үзэгч хүний хувьд хэлэхэд зөндөө олон акс дэвшил гарч илээ л. Одоо энэ залуучуудын сонирхдаг тэр чиглэлийн зүйлүүд. За тэгээ шинээр энэ өв соёлтой холбоотой юм да шинээр хийгээ зөндөө олон акс дэвшил гарч ил. Тэгэхээр зөвлөн шиг байгаа дэмжээд энэ одоо гайгүй явж байгаа үйл ажиллагаагаа нэг сайн дэмжээд өгөөч. Үйл ажиллагааныхаа энэ дис дараалал тэн тайлангаа хилцүүлэх үйл ажиллагаагаа удирдах чиглэлээ өгөх тэр хяналтын зөвлөлийн үгийг сонсох гэд энэ юмнуудаа нэг хуулийн дагуу нэг олигтойхон шиг хийгээд өгөөч. Тэгээд энэ улсын хурал дээр авчираад улсын хурлын бүтцийн байгууллага дээр авчираад тайланч байхгүй хооронд өвөг яриан зүрдэг ийм байдалтай бол баймгүй байна. Ер нь дараа нь манай төрийн байгуулалтын байнгын орныхаа сандаа өчир дарга энэ асуудлуудыг бас харж ямир юм байна. Дотроо ярьсан юм уу? Хилцүүлсэн юм уу? Энэ байдлаар жишг тогтчвол бид нар энэ ч тэгэл тэр зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулаад баах юм яриад томилол тэр институтууд нь санаа зовол ингэж иж ер нь яах вэ? Энд чи ерөөсөө нэг юм контент бэлддэг газар төдий биш. Энэ Монгол үндэсний оюун санааны дархлаанд маш чухал үүрэгтэй ийм том институцийн асуудал. За сайн ярил энэ арчилтай холбоотой үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой нэгэн институцтэй холбоотой асуудал гэж бид нар бас харж хандаж байхад та бүхэн маань өөрсдөө дараагийн удаад гишүүдэн дотроос аваа санаачлаг гаргаад дарга нь бас манлайлалаа үзүүлээд ийм дутуу тайлантай ийм олон асуудалтай тэгээ дотроо ийм ив нэгдэлгүй ийм баймааргүй байна. Ядаж энэ үндэсний ив нэгдэл өв соёлыг боломжлагч энэ байгууллагын удирдлагын дотроо ив нэгдэл болохгүй болохоор яаж энэ доошоогоо юм чинь олигтой явах юм бэ гэдэг ийм лог харагдаж байгааг цаашдаа үйл ажиллагаанд анхаараасаа гэж хүсэж баярлалаа.